манай Дашбанбар ерөнхий боловсролын сургуулийн бага боловсролын багш Баян Үнхийн Бурмаана багийн багшийг дэмжих төслийн уралдааны 2 дугаар шатны 2 дугаар даалгаврыг та бүхэндээ танилцуулахад бэлэн боллоо. 53 ие суралцсан зорилгын хүрээнд бэлтгэсэн хэрэглэгдэхүүнийг та бүхэндээ танилцуулъя. За, аль нь шийдвэр хичээлийн хүрээнд зурагт үзүүлэлтүүдийг сонголтоор байршуулсан байгаа. За, энэхүү хэрэглэгдэхүүнийг дахин ашиглах боломжтой бөгөөд зураг дээр амьтдын бүтэц, амьдралын хэв маягийг харьцуулж ярилцах бүрэн боломжтой. World платформыг ашиглан шавжийг ялган таних даалгавар бэлтгэсэн. За, гарын доорх материал ашиглан энэ 3D виртуал үзүүлэн бэлтгэсэн. Одоо бүгдээрээ хамтдаа сонирцгоё. Энэхүү үзүүлэл нь болохоор сурагчдын бие дан гүйцэтгэх даалгавар байгаа. За, багш бэлэн хэрэглэгдэхүүний хүүхдүүдэд тарааж өгөөд эрвээхийн амьдралын мөчлөгийг зөв дараалалд оруулж байршуулад энэхүү үзүүлэлт дээр нааж байршуулнаа. За, хүүхдүүдийн сонирхол тулгуурлан шавжин төрлийн амьтдыг пазл хэлбэрээр сонирхолтой хэрэглэгдэхүүн бэлтгэсэн. За, ингээд самарт болохоор эрвээхэн амьдралын эргэлтийг зурагт хэлбэрээр ингээд байршуулж тавьсан байна. За, хажуу талын самарт нь болохоор царцаан амьдралын эргэлтийг байршуулж тавьсан. За, ингэж хоёр ингээд байршуулж тавьсны үндсэн дээр хүүхдүүд харьцуулан харуулна. За, эрвээхэн болохоор өндөг, агуултай, хүүхэлтэй эрвээхий гэсэн дөрвөн үе шатаар эргэлдэж бие гүйцсэн эрвээхэй болдог бол царцаа өндөг, агуултай, царцаа гэсэн эргэлтээр царцаа болдог. За, тэгвэл эрвээхэй маань болохоор бүрэн хувиралтай амьтан байх нь, царцаа нь болохоор бүрэн бус хувиралтай амьтан байх нь. За, энэхүү хэрэглэгдэхүүн нь болохоор математик хичээлдээ интеграцлж байгаа. Эрвээхэй болон царцаагийн ижил болон ялгаатай талыг харуулсан хэрэглэгдэхүүн байна. За, энэхүү тарах материал нь болохоор төрслөг урлагийн хичээлдээ интеграцлж байгаа. За, дэлхийг харах юм бол эрвээхийн амьдралын үе шатыг харуулсан. За, сурагчид бие дан гүйцэтгэж энэ даалгаврыг бууднаа. Ээлжид хичээл болон эрвээхийн амьдралын эргэлт буюу PPT хичээл, тарааж өгөх материал, пазл тоглоом гэх мэтлэн хичээл сургалтад ашигласан болон ашиглах материалуудаа QR код болголоо. Хүн байгаль хичээлийн амьтдын үржил хөгжил сэдвийн хүрээнд хэрэглэгдэхүүнээ танилцууллаа. Анхаарал хандуулсанд баярлалаа.